Алаг мэлхий өрх. Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдөр буюу битүүний үдэш хүүхэд багчууд томчуудын хамтаар алаг мэлхий өрх хэмээх шагаа өрх тоглоомоор наадаж ирсэн сайхан уламжлалтай билээ. Энэхүү тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 108 шагааг мэлхийний бие болгон өрж 12 жилийн тоолол ёсоор учран золгож буй жилдээ ижил жилдээ хүн эсвэл түүнтэй ивэл жилдээ хүнээс эхлэн нар зүв тойрон суусан дараалалаар шоо хайж нааддаг. Алаг мэлхийг дүрсэлсэн хэлбэрээр шагааг өрж тоглоход бэлтгээд тоглогчид нь ээлжээр шоо орхино. Хэрв шоо хоёр нүхээрээ буувал тэр хүн хоёр нүд, хоёр жих, хоёр бөөрийн аль нэгийг авна. Шоог 6 нүдээр нь буулгавал үзүү, нурууны аль нэг эгнээний 6 шагааг авна. Хэрв шооны нүх аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагааг буцааж өрнө. Энэ мэтээр тоглосоор өрсөн шагааг авч дуусахад хэн олныг авсан нь хождог. Энэ тоглоомд хоцсон хүнийг тэр жилдээ аз хиймэртэй байна гэж үздэг. Сар шиндээ сайхан шинлээрээ.